За манайхаа сайн бацгаана уу. Сычуанаас Чингдүүгээс гараад өнөөдөр нэг 500 км явлаа. Баруун тийш одоо Төвдийн зүг гэсэн үг байхгүй юу? Тэгээд ер нь бол яг Күнмийн явъя гэж бодож исэн тэгснэ гинт та хэдэд юу Төвдийн амьдардаг одоо хэсгүүдийг үзүүлье. Гэхдээ яг Төвд рүү явах юм бол тусгай зөвшөөрөл хэрэгтэй гэж байна. Тэгээд энэ удаадаа бол тэр зөвшөөрөл нь бол авч чадаагүй. Ерөнхийдөө авах цаг хугацаа хэрэгцээтэй гэж байна. Гэхдээ ер нь бол цаашдаа бол энэ амар Төвд рүү явах сонирхол байна. Төвд рүү явах одоо аял зохион байгуулъя гэж бодож байна. Монголчуудаа цуваагаар нь хэдэн машин бидий 10-аад машин хэн цуглах нь хэдэн машин цуглах нь. Өнөөдөр бас гой сонирхолтой үйл явдлууд боллоо. Ийм өндрийн замаар явлаа. Чингдүүч нь болохоор өөр ийм нам дор ийм чихтэй газар байдаг газар байна. Төвдийн тал руу баруун тал руу явах юм бол одоо бөө өндөр уулуудаар гардыг юм байна. Зөндөө олон түнэлүүд дахиад дээрээс нь цастай ингээд ориглуудын дундуур. За тэгээ яваалсан. Тэгээ нөгөө нөхөр маань ийшээгаа нэг хөдөөний төвд айлыг үзүүлээ, төвд газар үзүүлээ гэдээ нааш ирсэн. Тэгээ юу болсон байг бол ерөнхийдөө явсаар байгаад баг зэрэг төөрөөд. За тэгээд ийм яг манай хөдөө шиг газар хүрээд ирсэн. Тэгээ манай хөдөө шиг газар гэдэг нь юу гэхээр дандаа төвд хөмсүүд амьдардаг. Ерөнхийдөө манай бидний хувьд бол их дотн орчин санагдлаа. Тэгээ ямар ч хэлсэн ингээ явсаар байгаад орой болчлоо. Тэгээд их олон тооны сувргууд байт юм байна. Тэгээд нэг өдрийн дотор 100 байжгаад намар болоод бараг ижил өвөл болох гэж байна. Уулаараа бол цас ороод тэгээд одоо нөгөө нэг гайд маань ийшээгаа ингээд хайгаад хон хайл хайгаад яг л манай хөдөөл гэсэн үг л дээ. Нөгөө хөдөөний айл хайгаад нэмжсэн хонолохоор айл байна уугүй юу гэд хайгаад явсан. Зүгээр миний хувьд бол энэ маш сонирхолтой байна. Юугээрээ гэхээр одоо бас нэг жуулчдын байрладаг газар байж ирснаас тгийгээд хөдөөний айл төвд айл ханж үзье гэж бодоод нөгөөтхөөгөө тийш явуулсан. 500 м Чингдүү хот маань тэндээс нэг өдрийн дотор хэдхэн цагийн дотор бид нар дээшээ өксөөр байгаад 4300 гарч ирээд байнга толгой иргэдэм юм байна. Одоо өндрийн өвчин л гэсэн үг баг л та. Одоо тэгээ яасан байг бол машинаас буугаад өрөнгөтлөн ерөөсөн ингээ манраастай нэг юм шаардцсан юм шиг нэг сонин дотор жоохон эвгүй оргоод тэгээд бүгдээрээ сонин болоод сая энэ машинаас буугаад манай охин манай эхнэр бүгдээрээ битгээд тэр дээшээ одоо энэ хүн дээшээ тэр шатаар тэр дээшээ энэ хийдийн дээшээ хүн амтнд байна уу гэж хайх гэж дээшээ гарсан чинь бүгдээрээ толгойн эргээд барыг унангаа алдаад тэгээд сая дөнгө сая бууж ирээд энэ аваар жоохон алхаад тэгээд энийг бас та бүхэндээ хуваалцъя гэдэг энэ бас сонин мэдрэмж юм байна. Өндрийн өвчин гэдэг нь тэр нь бол өмнө надаа бол тохиолдож байгаагүй. Ийм байдаг гэдгийг л мэдээж бүгдээрээ сонсч ийсэн баг. Одоо тэгээ сонирхолтой юм нь одоо маргааш одоо тэр хайрхныг хардаг одоо ингэ цастай оройн. Тэгээ харамсалтай нь өнөөдөр үүлтэй байлаа. Тэгээд маргааш одоо ад завшаан тохиогоод юу яах юм бол харж чадж магадгүй бүү мэд. За тэгэл ерөнхийдөө бол яг Монголын хөдөө энэ дөө одоо ингээл тэндээс одоо өхөр сарлаг туугаад авчирж явах шиг байна хүүхдүүд. Тэгээ нэг одон дээл өмссөн хүүхдүүд энийг өргүүлдээд манай дунд говийнхаа шиг л. Тэгэл ер нь амьдрал тийм үнэр танар бол яг манай хөдөөнийх шиг. Нэг наамарч юм шиг. Одоо бол температур нэг хасах 0 градус орчим байх шиг байлаа. За би тэгэхэд явсаар энэ газар ирлээ ямар ч нэртэй газрын бүүмө тосгон ерөнхийдөө бараг төөрсөн байдалтай ирээд тэгээд буудлаа хайсан чи буудлаа авахгүй тэгээд нэг төвд айл түрээд ирсэн. Нэг ламын юм уу одоо хинийхэн ч одоохондоо сайн мэддэхгүй сүйтэй цай гэж өгч юм. Сарлагын сүйтэй цай. За тэгээд одоо хээ угалц энэ хажууд лам
багш сууж ийн данх одоо тэгэл хөмсүүдийн хэрглэж байгаа эд зүйлс эдгээр нь ерөнхийдөө манай Монголд их төстэй юм байна. Тэгээд одоо гой санагдчихээн одоо алс хол яваад бас нэг одоо гэртээ ч ирсэн ч юм аханд дүүснэр дээрээ ч ирсэн юм уу нэг тийм мэдрэмж өөр ирэхгүй хүн төрдөг юм байна. За ийм хоол хийж өглөө. Манай яг гомтой шүл юм байна. Жохон давс султай. За махан, сарлын махан. Ерөөсөө сарлын борц байна. Тэгээд давс багтай. Ямар ч амтлагч байхгүй. Бидний хувьд болохоор ийшээ урагшаа ихээр амар халуун ногоотой хоол байсан. Яг иймэрхүү хоол идэх юмсаа гэж бодчихсон. Тэгээд хөмсүүд нь ийшээгээ хятаар ярьж чаддгүй юм байна. Сайн ярьж чаддгүй гэж байна. Сая манай нөгөө нэг гайд болохоор айгүй баг хятаар ярьдаг хүмүүс таарч та гэж тэгсэн. Хятадууд бол ихэвчлэн тэр ногоон хэсэгтээ дулаан газартаа амьдардаг юм байна. Одоо хаан хятадууд бол дээшээ өгсөд тэр даваагаа даваад 4200-аар даваад ирэхээр үндсэндээ бол яг Монгол шиг тийм байгальтай. Гэхдээ маш өндөр энэ шууд намар болчихж байгаа. Зунаасаа намар болчихж байгаа нь сонирхолтой санагдсан. Дээрээс нь бол одоо соёлын юмнууд бол маш сонирхолтой санагдсан. Юу вэ гэхээр төв төмсүүд амьдардаг. Ингээл ерөөсө төвдийн плато гэдэг нь ингээд хавтгаа одоо эндээс ингээд лааса хүртэл тэр чигээр асар том газар байт юм байна. Би бол одоо ингээд газрын зурган дээр ийм том гэж бол амьдралдаа төсөөлж байгаагүй. Тэгээд үнэхээр яг энд ирээд ингээд зогсоод ингээд харахад бол одоо бидний түүх, шашин, явж байгаа хүмүүсийн хувцс, хунар, идж байгаа хоол хүнсэнд хүртэл адилхан царай зүс одоо аж амьдрал гэсэн үг шүү дээ. Одоо сарлаг, морь, хонь тэгээд тэрэнд нь бол ингээд нэг одоо их гой сэтгэл төрх юм байна. Одоо төвдөд ирж үзэж байгаа анх удаа л ирж үзэж байна. Тэгэхээр одоо яг төвдийн нэг хэсэг. Гэтэ энэ нь одоо бол Сичуан хэсэгтээ ордог гэж байна. Гэтэ энэ нь бол төвдийн плато. За тэгээд одоо тэр одоо нэг том хайрхан гэж энэ Гонга гэдэг одоо өнөөдөр бол үүлтэй байна. Одоо энд хүлээгээд байж байна. Бас нэг хайрхан нэг онгоогоод царайгаа харуулчих болоо гэж бас гордоод Гонга нь бол 7500 м гэж байна. Одоо бид нар зогсож байгаа 4100 шүү дээ. Дахиад 3100 м-ээр өндөр. Сичуан мужта бол уншснаар бол одоо Улсын аав уул гэж нэртэй гинэ. Фужи уул бол ээж уул гинэ. Японочууд маш их ирж сонирхдаг гэж байна. Энэ Гонга уулыг бол тэгээд аяллаа туршид бол одоо энд ийшээ гарч ирэхдээ шорон замаар ингэж хэрж гарч ирсэн. Зам нь бол бас гайг харьцангуй бас жоохон арчилдаг. Гэхдээ өв төмөн олон юм шорон одоо манайхрахуу бол тиймэрхүү муу замтай ингэ дээшээ зигзаглж гардаг замдууд бас байдаг гэж байна. За тэгээ одоо өнөөдөр бол одоо энэ уулуудаараа бид хэд явж байгаад ерөнхийдөө бол Күнминий чигтэл одоо доошгоо буцаад ногоо хэсэг рүү орно. Яг нэг сонирхоод үзье гэж бас дээшээ өндөртлөг уусууд руу гараад ирсэн. Зам нь бол одоо энэ G318 гэдэг замаар бол дийлэгтэй явсан. G318 нь болохоор Сичуанаас Лааса руу, Путала руу явж байгаа зам гэдэг чинь Хятад бол одоо хараахан дуусаагүй гэж энэ тэр хурдны замыг бол барьж одоо 10 жил ярьж байгаа гэж. Дахиад дээрэс нь хурдны бас зам, хурдны галт тэрэгний одоо түнэл тийм зам бас барьж байгаа гэж. Тэгэхээр одоо хизээ ашиглан арах юм байгаа бүүмэд гэхдээ одоо ер нь бол нэг өдөр орох хэрэгтэй тэр нь. За нэг тиймэрхүү нь одоо аяллахаа турш та бүхэндээ одоо цаг зав гаргаад одоо чат гэдгээрээ л одоо бичлэгийн оруулаад уулхат руу өсвөл өндрийн өвчин тусаал ингээл явж шүү манайхаа. За манай пэйжийг лайк, шеэр, subscribe